Хай, уран чимэг байна. Өнөөдөр бүгдээрээ би шинэ зүг авсан гэх юм учраас би танд ийм гоё зүг авсан. За энэ зүгээ би танд танилцуулах болно. Тэгэхээр уртнаас нь танилцуулаад онгоолоод ийм нүдний шид байна. Энийг ингэ зүч. Ингэ зүхгүй бол бас нүд ирмэгдүү. За ийм минь төрөвч байна. Төрөвчин дотор маань зураг байгаа. Болжмор. Одоо мэр баг эндөө би баг энэ бас. Миний гарын усыг уран чимэг гэдэг энэ байна. Тэгээ бас аним. Энэ анимыг мэдчихвэл коммент нэрмчрээ. Энэ минь манай дөө ингэ цэцэг өгсөн. Тэгээд энийг ингэ бага хийсэн. За ингэж юу гэсэн төрөвчин дотор бол танилцагдсан. Надад энэ нойтл гэдэг хөх сар нойтл гэдэг. Би энэ бүр амар дуртай. За уртаг 5 дугаар ангийнхан уртаг амар хэрэг болдог. Юу амар шидээ нас тий. Цагаан мад хөх мэнүү. За ингэж дуусчихлаа. Ийм л амархан байд юм аа. Ингээл дуусч. За одоо би та хамсгийн танилцуулнаа. Пенал гарч ирж байна. Ийм гол пенал. Ийм пенал байгаа. Яагаад ийм пенал авдаг? Энэ пеналыг надад ихч маань бэлгэлсэн. Савуу. Тодорхойлогч ногоон өнгө амар таатай. За бал бол надад 1000-аар байд юм уу? Гэтэ энэ зэн багардгүй. Одоо бал бол ингээл 5-6-аар авах хэрэгтэй. Бал бол 5-6-аар байд юм уу? За шугам. Таныг хав гэж шүү заяа. Одоо тийг өнгийн харандаа бишээ балруул. Тэгээд хар харандаа балруул. Та нар зурдаггүй. Биний хаяа зурд юм дөө. Би ингээд одоо тэрийг шийч. Энэ хэрэг баланд баг бүгдээ запас нуусан мод. Би ингээд одоо ингээд хичээл амрах цагаа амархгүй нэгтэй ангийнхнаас холдно. Энийг авчи энэ амархгүй байна. 5 дугаар ангийнхаа нэг мэтгэлгүй дээ. Тестийн мэтгэлгээ усны шалгалтын ном. Эндээс баг бүгдийг хийцэн дөө манай ангийнхаа. Энэ чи баг намраас хойш хийчихсэн гэхээр ч надад баг бүгдийг хийцэн дөө. 2 5 6 л хурцлагдсан байгаа. Энэ бас Монгол хэлийнхэн дэвтэр. Энэ дээр Монгол хэл математик хүн байгалийн даанд хичээлүүд байдаг. Энэ болохоор Монгол хэлийнхэн дэвтэр. Энэ дээр 3 дэвтэр дууссан гээл бодчих. За хөөрхөн өнгөнд. Би энэ аим хөөрхөн байгаа. За тэгээд өнөөдөр миний аягны урт. Одоо 6 дугаар ангид ороод хоол идэхгүй амаргүй нэгтэй. Одоо ингээд хөдөө 100 хөдөөгөөс тэгээд өхөө мөсрөөс саагаад тэгээд юунда Монгол хүмүүс нэвтэр биш ном дэвтэртэй хоёулаа ягаа. За ингээд манай багш л амар их цаас хийвэлж өгдөг. Амар их цаас. Тэгээд цаасаа ийм юм хийчихдээ. Энэ бүр амар гоё. Энийг өөрөө бичсэн. Би уран чимэд өөрөө бичсэн. Тэгээд ингээд энийг одоо ингээд англи хэлхийдээ. Тэгээд монгол хэлийг монгол хэл рүүгээс математик рүүгээс англиар хийчихвэл амар байдаг. Дараа нөгөө үзэж харахад бүр амар амар байдаг. Ийм байна. Минийх баг дүүрж байгаа энэ амар их байгаа. За ингээд монгол хэлний дэвтэр би амар гоё бичдэг. Хардаа. Баягаад одоо ийм байна. Танд гайхсан уу? Ингэж үгүйдэг. Энэ зүгээр ингэж шууд авчихдаг. Ингэ. Энэ цавуугүй. Одоо надад хэдэн үсэлцгийг харах уу? Ийм. Би амар хичээд дөхтөө оролцдгоо гэж хатдаг. Манай багш танд ингэ цаасан дээр даалд урдаг. Танд харуулъя. Төө энэ ангитрий. За тэгвэл би амар зурж. Хатсан багс. Одоо эдрийг бас тэгээд ийшээ хийндээ. Хапгаар ангитай манай багш амар их цаас хийж өгдөг зөө. Тэгээд би энэ сургууль хапгаар ангидаа шилжчихсэн гэдэг нь нутгийн арга сургууль. Яагаад юм баг харах вэ? Би математик юм уу? Яагаад би математик амар хэцүү. Дуртай хичээлээ коммент бичээрэй. Багш ингээл цаас юм. Зөвхөн дотор минь хар мянгал цаас юм.
Цааснаас ирэх юм алга. За энэ л даалгавар дөө бас. Бас л хийх удаа. Ингээ 3 цаас даалгавар. Гэтэ цаасан дээр юм. Гэтэ амар амархан байгаа энэ миний ч. А энийг ингээ би ихэ зогт. Би бүр амар яг боддоор би юу зохиод ш. Үлгэр захиогч мөхөг. Би өөрөө баг зохиогч нах уу. Том болоод уран бүтээлч болох гэж боддөө ш. За ингээд ингээд би нөгөө ингээд дурсамжийн дэвтэртэй байсан да өмнө ийм монгол хэлний гэсэн мөртлөө. Тэгсэн одоо ингээд математикийг нээсэн энэ бүр амар сонирн болсон гэж бод. Лисаг хардаа. Энэ бас Лиса ёо. Лиса аль минь толгоноос гарахгүй мэнэ. Энэ хин бэ? Эвэрт. Jenny юу? Жиса юу? Энэ хин бэ? Энд нэр нь байгаа нуугаад байгаа. Энэ бол Jenny. Энэ бол коммент бичээрэй. Би гэхдээ Blackpink-ийг тийм ч амар үздэггүйлдэг. Гэхдээ бол дууг нь гэхдээ тийм ч сайн дуулдаггүй. Бас. Яагаад намайг ингэж муу дэвтрээр та нар мэдэх үү? Биш дууссан дэвтэр. Яагаад вэ гэвэл манай багш дууссан дэвтрээс нөө ингэж өмнө хийжсэн юм хардаг. Тэгэхгүй болохоор нөө хаяа мартчихдаг. Гэтэ би математикт амар идэвхтэй. Өнөөдөр миний усын шалгалтын дэвтэр ингээд дууссан. Гэтэ амар гоо зүгсэн. Манай ингээд юм. Одоо би таард нэг юм харуулъя заа юу. Би гээс ёо явчихд лээ. Энийг 96 уустай гэд бодчих. Одоо энийг нэм усын шалгалтын дээр. Усын шалгалтын дэвтэр гэж. Энэ дэвтэр тэгэл баг хог болоод хаягдах бах дөө. Анхнаасаа 96 уустай дэвтэр нээч гэсэн юм биш үү? Гэтэл юу цаад энийг авч явна. Хатсч матслна. Ингээд одоо минь зүгнээс яахгүй болж юм. Энэ бол өнөөдөр энэ дээр байсан. Өөр хичээлийн дэвтэр дээр яагаад би дэвтэр дууссан? Математик дээр бас зөндөө даалгавар өгсөн. Ингээд зүгтээс. За ингээд ардчих нууц гарманд юу вэ? Хог. Юу гэх юм? Маск. Би маск хаяад өгдөг. Ингээд. Миний зүг бүр амар уртайсан заяо. Тэгэд имээ маань ингэж янзалж өгөөд тэгээд би арай гайгүй зүгтэй болсон. Тэгээгүйсэн бол нөгөө миний зүг бүр заараад идэрсэн. Тэгээд тэрийг янзалж чадахгүй болохоор шин зүг аваад тэгээд бүр амар ийм хууртайсан гэж бодчих. Тэгээд бүр амар уртайсан. Тэгээд тэрийг имээ янзалж өгсөн төдрөө хэрэгтэй. Тий, нэг төдрөөрөө янзалж өгсөн. Өчтөрөөр гэх юм шүү. Энийг заавал авч явна. Та дэвтрээ заавал авч явж байгаа зүйл. Гэхдээ энэ дэвтрнүүд амар хэрэг болдог шүү. Таны ангид хэрэг болдгоо ч гэж магадгүй 5 дугаар ангийн хүүхэд байвал доор коммент хэсэгт бичээрэй. Заяа. Одоо ингэ би ийм даал. Гэтэ гайгуултай таасан дээр ичих юм чинь. Таасан дээр их бол асуудалгүй. Nice. Та нар өдөрт та нарын хичээл чи өдөр хэдэн цаг ордог вэ? Манайх өглөө 7-оос ороод тэгэл өдөр 1:10 12:30 хүртэл гэл. Энэ бас муу цаас. Би муу цаас тэр юм бичиж. Эндээс авцөө бас юм байгаа. Ингээд аяга буцаад хий. Аяга угаачд юм уу бэ ингээд би. Ингээд энийг сайд ингээд одоо нууц кармалга бай. Нууц кармалга нууц юм хийдэггүй харин хэрэггүй юм хийдэг. Энэ бол амар хэрэгтэй. За энд би та гарчгийн уншаад өгдөө. Хүүхдтэй зүй бус харилцаагаас өрчлөн сэргийлэх арга замаг ёо юм амар. Манай бас танд ийм хичээл болдог. Хардаа хаас тийм юм уу? Ингээд би түнхөө танилцуулаад бас одоо энийг хийцгээе. Одоо баг хичээл амрахын өөр нэг 96 нэг хэрэгтэй болов. Ингээд түнхөө хаагаад ингэж хаагаад за ингээ өнөөдөр миний зүнх ингээд бата. Миний бичлэгийг та үздэг та бүхэнд баярлалаа. Баяртай. Follow хийхээ бити мартаарай. Баяртай.